Дээрэлтий линтнер тоглолоо. Амьдралын хүрд найрлагч Янот Чварс Вилбур Смитийн бичсэн Улайран буй тэнгэр хэн гэхдээ хүчирхийллийн үр сулгасан билээ эмэх номноос сэтгүүлэн бүтээлээ. Дөрүүдд кино зохиолыг бичсэн Серго Донати, хөгжмийн зохиолч Мишель Легранд, зураглаас Серго де Офици, ерөнхий найруулагч Янот Чварс. Нэгдүгээр анги шатаж буй хойг. Миний намтар Францаас эхэлсэн түүхтэй. 1917 оны намар. Дэлхийн 1-р дайны сүүлчийн сар. Энэ англичууд л Эвин тэр гараад аллаа. Ямар хүү юм бол харах юмсан.
Эхлээд их бөө. Одоо онгоц ялгтай хардайны балаг. Үнэнээс хүртэл татраад ямар ойлг байх вэ? Нэг нь лабот боллаа. Энэ нэг л биш ээ. Фонтайн, хүлээж бай. Фонтайн. Бошоо тавхаарай. Нийсэгчэд. Бас хөнхөн охид эргүүлнэ. Хийдэг ажил нь тэр. Бид өөр юу ч чадах вэ? За чиний зөвөө. Хурдлаарай, бошоолаарай. Өнөөдөр юу байгаа вэ аана? Хүрэн манжин эрхэмлэх бор. Илж ирсэн алим хүрэн манжин. Эр хүний хоол энэ биш. Та надаас юу хүлээсэн юм? Жигнэсээ хонх уйлах санаатай юм уу хаашийн? Бүрч хэцүү болж мэднэ. Идэх хоол бас чи бий. Харин ганц энэ байшин ойр хавьд бүтэн үлдлээ. Та загнахын орд бурханд талрах. Байшин дарсны зойрмын бүтэн үлснийг би хүлээн зөвшөөрнө. Тэр сайн хэрэг. ертөнцийн эзэнд харин яасан гэж талархах ёстой юм? Нэг талаар хоосорч үгээрсэн гэж хэлэхэд болно. Яалаа гэж эрхэмлэхөөр тэгж хэлэх арай эрт байна. Яг тийм аана. Ийм цагт ямар нэр төртэй хүн дар сууж эхлэх вэ? Би харин цагаа олж дарсаа ууж эхэллээ. Өчигдөр оройноос.
Тэнгэр бурхан минь. Би өгсөн. Би тэнгэрт яваа. Монти. Миний хөл. Ямар их өвдөж байна. Хөл дээрээ босох юмсан. Хайрт хань минь. Бид чамайг шархтаад эмнэлэгт хэвтсэн гэж цэргийн ангиас загтлаавлаа. Одоо чамайг хаана байгаа тухай тэд харин бичсэнгүй. Чи хаана шархтаа вэ? Зөвхөн хурдан сайжирлаа л гэж бичиж. Чамаага удахгүй идэгнэ гэж найдаа. Гэртээ хурдан ирнэ гэдэгт итгэе. Бидэнд чимэн хэрэгтэй байна. Хийх ажил зөндөө. Энэ жил нэг л таагүй. Магадгүй хар дайнаас болсон биз? Хэд хоногоос сүрхий хүйтэрлээ. Төмс гэж авах юм байхгүй болсон. Бид 2 дахиагаа алдсан. Харин аав чинь тэр золгийн үнхийг алсан. Пьеро бидэнд туслаж байгаа. 14 настай гэхэд айхтар чадaltaй хөө. Бид чамайг түн удалгүй ирнэ гэж итгэж байгаа. Хайртай эхнэр Анна чинь. Яста сайхан захиа Чарлз. Удахгүй чи хөл дээрээ босноо. Тийм биз дээ? Яасан гинэ? Тэр нисгэгчийг хар. Ашгүй дээ. Та сэргээ юу ахмадаа? Та яаж вэ? Шинэ ирсэн хүнийг ариун Петр дандаа ивэлтэй авдаг гэж сонссон. Таны нэр хин бэ? Тэнгэрийн дагнуу, ариун Клара юу эсвэл Тереза юу? Та марзагнах яах вэ? Харин баярлаж яв. Та онгоцоо ямар болсныг харсан бол харин яа. Эмчээ, та энэ англи нисгэгчийг үзэх үү? Дөрвөлээ, би англи нисгэгч биш ээ. Өмнөд Африкийн хүн. Оо, ялгаа бас байгаа мó? Нарны туяа борооны ширхэг гэж яриул асар их ялгаатай. Энэ эрхэм залуу тун золбоотой сүрхий ирэх. Жаахан хүлээж бай. Магадгүй таны араас олон шархтагсад ирэх чинь билүү? Энэ дээрж эрхэлж баясах аятайхан харагдлаа. Та намайг галд шавхаас аварсан. Би өөр дүрм товцсон өмсөх байжээ. Жаахан бүлүүлэг ихтэй яа харахгүй бөө уулга шинжтэй хувцс. Би таны шархыг цэвэрлэе ахмадаа. Майкл. Совлогч, таны нэрийг хэн гэдэг вэ? Совлогч. Им харин зөв хэлж. Та сүрхий залбаатай хүн юм. Хүн асуувал залбаанд дэнцэн залуу гэж хэлэхэд огт хүлээ. Та намайг аварсан. Та намайг хайж явж болохгүй. Миний биеийг л хачин бочлоо. Тарихаар хатгаад харж чадахгүй нэ. Миний нүд би мэдчих юм аа. Саяын зөвлөгч хий үзэгдэл байж. Залуу насны хэмэр. Ахмад та уулзах байхаа. Та хэлээд өгөөч. Тантай ажилладаг зөвлөгч ямар бүсгүй вэ? Найз залуутай болов уу? Эсвэл хэрэгцээ болов уу? Хэлээд өгөөч. Та энэ сүмийн эзний охиныг хэлв үү? Энэ бүсгүй совлогч биш ээ. Нэр нь Контес Сантайн де Терри. Сантайн. Ямар сонин нэр вэ? Ой, зөнөг нохоо. Одоо нүдэнэ. Бид хүрээд ирлээ.
Гайхалтай сайхан. Үнэхээр гайхалтай сайхан газар байна. Би энэ нисж байна. Энэ харин Германы онгоц. Үүлэн дунд нисж байлаа. Миний ард яваа гэж мэдсэнгүй. Гэнт үүлнээс гардал миний яг араас нисээд ирлээ. Би эргээд ард нь гарлаа. Би нисж яваа. Яг ингэж нисж байтал гэнт өндөр алдаад доошо. Би нас барсан баатар ир хайж явтал амьдэлэлэгт сууж байх юм аа. Энд юу? Бидэнд Ахмад Кортны тун зугаатай нислэг тус болж байна. Өвчин намдах юм хангалттай хийдэж энэ хүний инээдтэй нислэг өвчин намдагч увдстай юм. Та өвчтөнд тун хэрэгтэй хүн байна. Та харин надад ширүү хандах юм. Гэхдээ найз нараа танилцуулъя. Эднэр миний сургуулийн нислэгийн сургагч ахмадууд. Энэ хүн Лорд Энжо Клигарин. Энэ хүн манай штабын эмч Кларк. Харин энэ бүсгүй Sometime Contact Theory. Танилцах тааламжтай байлаа. Уучлаарай, би явж боолтой бэлтгэе. За, чи юу гэж хэлэх вэ? Бэлтгэл мастараа би хэлж харсан шүү. Үгүй яах, нэгэн тийм бол одоо яалтай. Энэ хүн миний зүүдний бүсгүй Энжо. Нэр нь өөр яахчгүй юу? Өмнөд Африкийн та нар бүгд л Арай зүрхчийн шаргалсан биш үү? Үгүй, энэ харин намайг алж шахлаа. би тэгвэл зөв цагаар ирж. Хуучны зөнөв нөхөө бас Тийм ээ, ангаах эмчилгээ. Шотланд виски. Үгссэн хүнийг ч ямар болох бөөн өвдөс. Бүтэн авдраар арын суудалд байгаа. Чамд бүтэн авдар байгаа гэсэн үү? Би тэгвэл сайхан завшаан оллоо. Эрхэм нисэгчтэй гоё. Та нар бодож үзээч. Энд дандаа өвчтэй хүмүүс байгаа. Үгүй хатагтай. Өвчтөй сэргүүс илүүтэй энд залуу хүмүүс харлаа. Ганц хоёр нь биеийнхээ зарим нэг мөчөөс салаа биз? Яг уу. Гэхдээ амьдрах хүсэл дүүрэн бий. Тэд аз жаргалаа харсан. Тэрнээс гадна хоёр лонхс боллоо. Үлдэгдлийн та нарт орхилоо. Шотланд виски. Балар эртний өвчин намдах хэрэгсэл. Эрхэм хадагтай. Та уучлж болгоо. Бид ингээд явлаа. Тийм ээ, боцох цагч болчихлоо. Виски авчирч өгсөнд баярлалаа. Тиймэр жихотой яваа Майкл. Өндөр төр зөөлөн суугараа нисгчтэй. Сайн сайхныг юу шонгоруудаа. Ад жаргал хүсье Ахмада. Бурхан таныг ивэлдэ багтаана. Намайг бодсон Герман нисгэгч бурхан адилхан ивэлдэ аваг. Өглөөний мэнд ирхмэ. Өнөөдөр би чиний яаж байна? Гайгүй. Зүгээр болж байна Викс. Цагт болж байна.
Додоо хагас болж байна гэх мэ. Өвлийн өвдөө юм л байдаг да. Новш гэж би маргааш яаж нислэг таслахгүй байх вэ? Маргааш нэг сэргээж харахгүй юу? Маргааш нислэг таслахгүй гэх мэ. Бид нислэг байхгүй. Нислэг байхгүй гинэ. Нээшээ гэлээр энэ чинь тушаал би гэх мэ. Тэгээд цаг нь болсон. Бид 37 хоног тасралтгүй нийслээ. Өглөөний цай бэлэн ирэх мэ. Би яагаад юм аимшигтай тамирдаад байна вэ? Мэжигийн мэдээд удаа тэр бислээ ирэх мэ. Тэр хүн бидний 10 жил хадгалсан вискийг хаяагүй байсан. Цаг хугацаа харуулна биз? Би тэр авчирсан авдар вискийг нь өвчин намдаах гэж хэрэгжилчихсэн. Франц оронд яар хоригсон юм чинь ирэх мэ. Бид мэнд яваадаа баярлах хэрэгтэй. Миний толгой хэрэг алгаа. Наад чинь юу вэ? Аспирин ирэх мэ. Мэжигийн нөхөрсөн мэндчлэгээ. Цаад чинь өнөө өглөө нисэж байгаа бололтой юм аа. Мэдээж өглөө бүр үүрээр ингэж нислэг хүн. Мэжэ моцигийнхын төлхөрийг танд оргисон. Тэрүүгээр хадагтай тийрийдээ очоорой гэж зөвлөсөн шүү. Викс, миний хамгийн нэн дөрөв төвцийг аваад ир. Мэдлээ ирэх мэ. Хэдэн төмөр медаль аваад ирээрээ. Миний удлыг ялцал тос. Би нүд гэлбэм харагдах ёстой. Яаж гэлбэн яг тэр чинийг ир. Хүүхэн эргүүлэх юм уу ирэх мэ? Тун зөв Викс. Яг тийм ажил хийх болно. Би тэр хүүхнийг эргүүлнэ. Ялуурч навцганахгүй шууд довтлоод өөр юм болгоно. Маш сайн байна ирэх мэ. Тарих бол сум түүх ямар хэрэгтэй юм. Тайраа таялчих гэж та хэлээд өгөөч. Гуй. Тийм ээ. Мэдээж хэлж өгнө. Айсны хэрэггүй. Та тайван байхыг бод. Миний ах. Бид ууланд явах дуртай. Би баг залуунч гэсэн зам сайн мэднэ. Тэр дээр очихоор сав сарвал цэвэр агаартай. Та тийш очиж үзээрэй. Би намайг чигдсэн өт орхоо биш. Та заавал амл. Би амлаа. Амлаа. Болно. Боллоо. Тал хээр бол хар унахгүй. Тэр тусмаа өвөл. Ууланд бол хар унахгүй биш ээ. Үргэлж гэрэлтэй сарвал. Үргэлж гэрэл. Тя. Би яасан ч нэмэргүй бол. Өвчин намдах юм ирсэн үү? Үгүй. Ирээгүй л байна. Өнөөдөр машин нэрхэл юм гэсэн. Хүн сурталтай хүмүүс худлаа амлсан биз. Бид бас хэд 3 цаг хүлээх болох нэ. Та хөлийн тайрна гэж хэлсэн юм уу? Шархан газар авчээ. Нэг бол хөлийн эсвэл амийн аврах чухал. Миний ах. Та дэндүү цочирдож айсан байх. Нэртэй хараад сайхан амар. Бид ажлыг амжуулнаа.
Сонтайн. Нөгөө сүрхийн өмнөд Африк залуу. Майкл. Майкл. Миний нислэг хаагдсан. Би тэгээ тантай уулзъя гэж ирлээ. Хэрвээ шинэ онгоцоор нисэн бол энэ дээрээ бас лунна мэд гэж бодлоо. Манай нислэгийн ахмадад юу гэж л сүрхий таалагдаж. Тэрнээс гадна би босч амжсангүй. Та ажилтаа юу? Үгүй. Би ажилгүй явна. Тэр тусмаа одоо. Наашир. Би танд нутгаа үзүүлье. Ийшээ бүр сайхан. Энд ёстой дайн битгий болоосоо гэмээр харагдах юм. Майкл. Чи Африкийн тухай надад ярьж өгөөч. Би 2 цаг шахуу юу ч хийсэнгүй. Бодвол чамайг уйтгал болсон байх. Яалаа гэж. Би чиний ярихыг үргэлж сонсож чадна. Танаа тэнд бороо ордгоо. Тийм их бишээ. Гэхдээ нэг бороо орвол хорвоогийн хязгаар хүртэл шалган орно. Африкт дандаа тийм байдаг юм. Хатуу чанга, зэрлэг, тууштай, олон өнгө хосолсон, бас үнэр танарна. Тэр нарны цацраг нь. Нарн уу? Тийм ээ. Нарна эндхийг шиг биш. Зөөлөн мөртлөө дагжим. Мөнхийн атлаа өршөөлгүй аюултай. Наран шингэх нь сүрлэх тулалдаа шиг. Гал бадран галав юулах мэд. Сүүлийн цацраг болгоно харамлан ам өрсөн тулалдах луга. Энд бол хангалттай нараалга. Би хүйтэн нотонд үнэхээр дургүй. Хүмүүсийн тухай яриач. Зэрлэг хар хүмүүсийн талаар. Цагаан хэрст зэрлэг хүмүүс ч бий. Бас хөдөлмөрч хар арьсtan ч бий. Төвси, Цууло, Вамбо. Бас жижигхэн бушман гээд олон омог амиг байгаа. Тэд гайхалтай сайхан хүмүүс. Чи тэдэнд хайртай юу? Тийм ээ, яг үнэн. Энэ Африк гэдэг хүч чадал эрх мэдлийн нэг хэсэг. Хизээч салж хагцшгүй. Асар хол байгаа хэдий ч. Энэ тийм миний зүрх сэтгэлд өөр дөмөх ояатай. Ямар ч гэсэн миний их орон. Би хизээ нэгэн цагт Африк руу явна. Сонтайн. Яасан бэ, Майкл?
Миний нутгийн бушмаанууд хүний амь аварвал бурхны төрөл олно гэж боддгийм. Энэ бол заяа төрөг хувь тавилан. Тийм болохоор тэднийг бурхны суудалтай гэж ярьдгийм. Чи ч гэсэн амийн аварсан хүнийхээ өмнө үүрэг хүлээх болно. Насан турш. Энэ бол чиний эрх. Чи мэдж байгаа Сантайн. Өнөөдрөөс эхлэн би чиний мэдлийн хүн. Үнэн үү, Майкл? Үнэн үү? Тийм ээ. Ийм л боллоо. Өнөөдөр нэг нь эргэж ирэхгүй байх та. Үгүй юу? Бид хоёр ч хүний алдсан. Чи маргааш нисэх үү? Дахиад эдэнтэйгээ хамт. Үгүй, маргааш арай нисэхгүй. Тэгвэл нөгөөдөр эсвэл нэг өдрийн дараа би гайтай энэ дайныг үзэн ядаж байна. Заримдаа дандаа юм байх болов уу гэж боддог боллоо. Үлдэж холирсон хүмүүс нь хөгшин настан, цохор доглон. Хамаг сайхан залуус үхэж үргэлдээ дууслаа. Хамаг залуус уу эсвэл ахваалжтай царай зүс гайгүй нэг нь үү? Майкл чи ойлгосонгүй. Айгуу бол бид хоёр хамт байх боломжоо алдаач билүү? Өнөөдрөөс эхлэн бид хоёр амьдралын эс ширхэг болгоныг хамт амтлана. Эцсийн мөч хоромч байсан хамаагүй. Бид хоёр хамт амьдрах ёстой. Хоёулахна. Бурхан Тэнгэр, миний оройн ээлж, би явлаа. Хэд хоцорч болохгүй. Энэ амбарт. Өнөө шин донд. Хүйтэрч магадгүй. Би хүнжил аваад ирнэ, Майкл. Майкл. Чи надад хайртай юу? Хайртай хэвээрээ юу? Үгүй. Би чамд хайргүй. Би бурхантай чамайг андуурч хайрлах юм. Чи яста залгийн залуу. Би ямар сайхан аз жаргалтай байна.
Би чамд хайртай. Амьдралаас ч илүү хайртай. Майкл. Африкийн тухай надад ярьж өгөөч. Чи надад хайртай юм уу? Африкт хайртай юм уу? Чамд ч Африкт ч аль аль нь минийх. Бид тэгвэл хамт тийшээ явна. Олон хүүхэдтэй болно. Тэд нар маань уугуул Африк хүмүүс болцгоо. Тийм ээ. Тэгнэ. Чи хайж байна уу? Өгтлээ айж байна. Гэхдээ надад таалагдлаа. Үнэхээр сайхан юм аа. Чи харин дэндүү сайхан. Чи надтай хамт ниснэ гэдэг зүгээр үстэй. Энжо чамайг надтай хамт ниссэн гэж мэдэхгүй царайлж баярлаж хөөрөн ёслолын буудлага хийхийг тушаана гэсэн. Чи тэр доошоо харлаа. Sometime. Чи надтай гэрлэх үү? Би чамайг сонсохгүй байна. Чи надтай гэрлэх үү? Тэгнэ. Гэрлэн. Гэхдээ ийм гэнтийн ингэн шинэ сансангүй. Аава. Энэ чинь хайр сэтгэл, шохоргол биш. Хүн өөрөө шийдэх боломжгүй. Мэднэ. Гэхдээ хүн болгонд алстаа дасаж ээнэгшин бодож төлөвлөнө гэж нэг зуршил бий. Sometime. Чи миний гараас хөтлөөд өнчин хоцрохдоо 5 настай байсан. Гэхдээ чи тэр үед үнэн ч явж чи үнэхээр итгэлтэй байна уу? Би итгэлтэй байна. Тэр хүнд амьдралаасаа ч илүү хайртай. Тэр чин тэгээд чи энэ сүм шилтгэний орхин гэсэн үг үү? Эхн утаг элгэн садан таньдаг мэддэг болгоно орхиод соёл дэргэншлээс хол хөндөй алсын зэрдэг Африкийг зорино гэж үү? Аава. Би соёл дэргэншилтэй хүмүүс хоорондоо яаж арсгалан тэмцэхийг харлаа. Африкийн дэлхийн хамгийн тайван эгэл газар байж болох юм. Гэхдээ Sometime. Цаг хугацаа яагаад ч үлээ. Чи жаахан харсан уу яасан? Аава, би үнэхээр хайртай. Тэр залуугийн эхнэр болно. Бид хоёр амьдралаа хувааж идэлнэ. Амьдрал маань жаргалаар дүүрэн бялхна. Сайн байна. Бууж өгье. Би тэгээд хизээ танилцах үлээ. Өнөөрэ. Аава, би яасан жаргалтай байна. Хоёр 7 хоногийн дараа Майкл бид хоёр албан ёсоор сүй тавилаа. Sometime, Michael. Та хоёр миний залбир өршөлийг хүртлээ. Одоо л авч нүггүй хэлнэ. Баярламаар үг хэлэхгүй л болов. Sometime.
Би нас орсон ээжин чинь шардийн дэргэд чамайг эрүүл сарвал ухаантай хүн болгон өсгөж хүмүүжүүлэн нэр төртэй залуу хархуу чиний гараас атгах тэр өдөр хүртэл би сэтгэл оюун ухаанаа дайшлна гэж ам тангараг тавьсан билээ. Тэр өдөр ирж байх шиг байна. Залуу хархуу хэрв охиныг минь хол дагуулж явах бол Аава, та гэхдээ хамт явна штэ. Тийм ээ, Майкл. Та хамт явна үстэй ирэх мэ? Та ч гэсэн адилхан Анна. Харж ил бай хүн саад болооч билүү? энэ чинь харин сүрхий хүсэлт. Та нарын хэн хэнийн ажил. Гэхдээ над шиг хөгшин Улиасыг нутагшуулна гэдэг амаргүй. Би энэ модноос холдно гэж хязгаарч боддоггүй. Германы их боо хүртэл намайг нэг удаач болтугай хөөж тууд чадсангүй. Шинэ газар үзнэ гэдэг надад тайлбар болох биз ээ. Яг чам шиг самтай цоо шинэ газар. Та хоёрын сайн сайхны төлөө. Сонтой. Нар гарчлаа. Би одоо явахгүй болохгүй. Аюул маргааш нэслэг таслана. Гайтай дай. Зөлгийн онгоц. Чиний сонирхол ямар ч зовлонтой юм бэ те. Тийм ч зовлонтой биш ээ. Дайн тулаан нисэх онгоц миний дандаа бодож явсан хүсэл. Бас Африк. Бас Африк. Дараа нь чамтай таарлаа. Гэтэл бодол хүсэл минь өөр байсан юмсан ч. Юу тэрвлээ? Баяр баясгалан. Чи миний баяр баясгалан болгоны мөнхийн ундраг. Надад маш их таалагдлаа. Ямар сайхан юм бэ? Яасан? Юу нэнэт яваа? Би дөнгөж сая дараагийн удаа жам дагуу хүн ясаар орд ир хэрэглэе гэж бодлоо. Хичнээн сайхан бодлоо. Чи хэлэхгүй мө? Ичхүр сонжуур ёс суртахуунаа мартан гэрлэж явнаа. Би одоо явъя да. Бацархал намайг энд жаална. Би тэрийг чинь мэднэ. Чи маргааш лацрахгүй очихыг бодоорой. Маргааш гинэ? Маргааш яа гэсэн бэ? Бид хоёр маргааш гэрлэнэ үсттэй. Оо, нэрээ тий. Бид 40 удаа тариа хийе. Реми 16 17 хоног үе шатны эмчилгээ хэвдүүлж эмчилнэ. Тэгэд ойрын хугацаанд мэс засалж шилжүүлнэ. Сантай. Би ч надад гайгүй болсон уу? Тэглээ. Юу болов? Та сандрах хэрэггүй. Хэвчээ. Тавшир. Охин минь яачихва? Яагачгүй Анна. Би маш сайн мөглөө. Охин жирэмсэн. Юу гэсэн үг вэ? Тийм байх учиргүй дээ. Та итгэлтэй хэлв үү? Тийм ээ, яа харахгүй итгэлтэй. Та хоёр юу ширнэлтэд байгаа? Би хэлсэнгүй, магадгүй та хэлсэн дээр баг. Би яачихсан байна? Миний булбраа охин. Миний эрхэм эрдэнэ. Тийм юм гэж бас байхаа. Чи Яасан бэ? жирэмсэн болчихжээ.
Үнэн үү? Тийм ээ. Үнэн гэж үү? Үнэн үү? Тэгвэл ямар сайхан юм бэ? Хичнээн сайхан гэж. Та хоёр дэмий айлгах ямар хэрэгтэй юм бэ? Би баяр жаргалаар дүүрэн бясахтаа. Би хад жаргалтай байна. Баярлалаа. Баярлалаа. Сонтой. Хаачих вэ? Охин минь чи галзуураагүй Тийм ээ. Яста галзуурлаа. Анна, би хүүхэд гаргана. чи гэрэн зүйлээс хараач. Би итгэлтэй байна. Хүү гарна. Чи ямар ачи юм бэ? Хамаг ухаан алдлаа. Очиж энэ тамийн газар. Бид одоо хүүхэдтэй болсон. Энэ шиг сайхан юм хаа байна? Бүр олон хүүхэд гаргана. Та туслаарай да. Би хүүхдийн талаар юу ч мэдэхгүй. Анна. Би ямар аз жаргалтай юм бэ? Тэнгэр өршөө. Зүгээр зогсоо. Ариун дагн бүсгүй яаж юм тэсвэртэй байт юм бэ? Нэрээ ийм л дайшин ээж минь хоримд өмсөж байсан бах та. Тийм ээ, өмсөж байсан. Харин чамаас 2 дахин бага төв болдог байсан баха. Уучлаарай. Одоо байли. Энэ Майкл биш байгаа. Майкл мөн байна. Хүлээж бай. Луй. Майкл! Энэ хэрэггүй юмсан залуугийн зүүдэнд ортол сүйд авсан бүсгүй хүн ингэж салбагнаж навсганах юм юмсан. Би тийм инээдтэй яриад бай луй. Тэр чинь хуучны сүсэг биш үү? Үлгэрийн өвгөн минь инээлтэй. Энэ содон сайхан өдөр, миний амьдралын хамгийн сайхан өдөр. Би танд аз жаргалтай яв гэж тушааж байна. Би жаргалтай байна. Жаргалтай байна. Та үнэхээр гайхалтай сайхан бүсгүй. Харин сүйд хархиугаа жаахан хүлээлгүүл яасан. Хамаг ажил зөвхөн зүүн гарын хөдөлмөр. Хасардгүй тун нямбай жиг тундаглан. Гэнэт сүл пал биш. Гэнэт асгаж судахгүй. Хамгийн чухал ажлыг хийж байна. Баглаа цэцгэн зөөлөн хүрэх дайны шинжтэй. Бурхан минь. Шархдагчд яасан бол бид шархдагчдад сэтгэл гаргах ёстой. Түргэлээрэй. Би хамт явъя. Би Майклыг ихэд олж авъя. Харамсалтай хэрэг хадагтай. Би холбогч чадахгүй. Холбоо тасарч. Яаж чадах юм бол? Тулдаан болж байна. Фронтын шугам задарсан. Бид шархдагчдыг аврах тушаалтай. Аль болох түргэн шуурхай. Одоо яах вэ? Майкл яасан болоо? Алю, ушуулаарай. Та нар юу хэлээс юм бэ? Нисэх цаг боллоо. Нисгэ. Бүгд галын шугам руу. Ээлөө, би бүсгүй дээр очих хэрэгтэй байна. Чи юу гэсэн бэ? Цаан чи фронтын шугам задарчаад байна. Намайг хүлээж байгаа. Сантай намайг хүлээж байгаа. Тэгвэл бушуу нис. Бурхан чамайг харж үзэг. Битгий мартаарай. Чи бол миний итгэл найдварын гал. Ушаал зүглгээ аваарай.
Бушуула түрэл. Маяр хэмээ сүд бүсгүүд аваач чиг. Танд алж зэрэг төсөө. Баярлалаа Бэкс. Хулдааны дараа уулзъя. Баяртай. Анна. Аа хаана вэ? Зөөрөнд байгаа. Ээж чинь зургийг аваад орсон. Уугаа аваад гартаа хамгийн сайн коньяка барьж явсан. Анна санс. Бичи зөрөөрэй. Би аавыг яваад авчиръя. Маа, энийг ав. Аавтай хамт яваарай. Би араас чинь очие. Би Майклига хүлээнэ. Та ойлгов уу? Аава. Германод фронт шугамсаг гэлээ. Яалаа гинэ. Би хоромжондоо бүгэн эндээс яасан ч холдож өгөхгүй. Аава. Та нар намайг дахиад онсонгүй. Өөдгөө мусан хард хоригяхнууд. Аава. Аава, хой. Намайг сонсооч дээ. Хожимдохоос өмнө хэдүүлээ явъя. Чадахгүй. Би энэ газрыг орхихгүй. Энэ миний нутаг, энэ миний ордон. Би энд их нэртэй анх дурлаж хайрлсан. Би игнэрээс огт холдохгүй. Эднэр намайг үхлээ гэж бодсон байх. Эднэр тэгвэл харнаа гайгүй. Тэнгэр бурхны оронд би яаж залрах нь вэ? Яаж явах нь вэ? Аава. Анна. Миний үгэнд аав орохгүй. Та нэг хэлээд үзээч. Та нарыг хайж явж болохгүй гэж би машин нээж болооч тэлээ. Луй. Луй. Та миний үгэнд ор. Луй. Хайр сэтгэл минь. Чи минь надад заяасан. Нандин ганц хайр сэтгэл. Би Аннач нэ. Луй. Луй. Яна. Луй. Чи бити зүрхлэлтэй.
Би найд би хоцорч ирээгүй сантай. Үгүй. Nein, mein Lieb. Миний хайр дурлал. Mein Mann. Миний аваал нөхөр. Майкл. Michael. Майкл. Wir bekommen Бид хоёр хүүхэдтэй болно. einen Sohn. Хүү гарна. Und er kommt Африкт очиж төрүүлнэ. Тийм ээ, чамдаа амлая. Би чамдаа амлая. Би амлаж байна. So ging mein Leben. Миний амьдрал Францад ингэж төгслөө. Би 3 сарын дараа Африкийг зорин замд гарсан юм. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсье. Эх нутгаа зорин яваа зорчигчдод зориулан өнөөдөр оройн хоолны дараа баярын үйл ажиллагаа зохион байгуулна. Хөлгийн даргуулан багийн гишүүд зорчигчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Сайн бүжиглсэн бас тусгай шагналтай. Их баярлалаа. Чи бүр хав харуулчих чи яг л тариачин гэсэн үг. Алтлаг бор хөрөнгөч. Наран түлэгдэж бор хүрэн болох хатагтай хүнд зохимжгүй. Хатагтай хүн чинь ядаж ямар тач цагаан гарстай байдаг юм шүү дээ. Анна, би одоо сувилагч болохоос ямар юмны хатагтай байх вэ? Сайн дураараа Африкийг зорьсон сувилагч бүсгүй. Тэрнээс гадна энэ нар ямар гайхалтай сайхан юм бэ? Тийм ээ, үнэхээр сайхан юм. Хэд хоногийн дараа бид зорьсон газраа хүрнэ гэдэгт та итгэсэн үү? Анна, би Майклд амлснаа мартаагүй яваа. Африкт очисон хойно хүн маань төрнө. Охин л бити төрчөөс. Анна, Чи зорьсондоо хүрэхээс өмнө нарны орлого болно шүү. Би малгай авчиръя. Таны Америкээр хэрхэн саншайн. Өнөөдөр яаж юу явна? гайхалтай сайхан баярлалаа. Харин хоорой газар харвал арай илүү баярлах болов уу? Кабштад орто 5 хоногийн зайтай. Тэнгэр бурхны авралаар цаг агаар сайхан тогтоох нь нааштай байна. Бид чинь тэгвэл Африкийн хойг хүрсэн хэрэггүй. Бүтэн өдрийн өмнө хурж гисэн юм аа. Та энэ нутагт төрсэн хүн үү ани? Үгүй, би Америк төрсэн. Өмнөд Африк суурьсан хүн. Нудрагны дайнаас өмнө тэр цаг хугацаа хатуу ширүүн байлаа. Өнөөдөр Африкт бас дайн болсон гэж юу? Юу ярих юм? Англичууд шинэлэг нудраган хүмүүсийн эсрэг. Яалаа гэж. Яг уу дайны нэг шатдаг. Нутгийн нудраган шинэлэг хүмүүс Өмнөд Африкийн хамгийн ашигтай өмнөд нутгийг эзэмшилдэ залгичсан. Тэрнээс очралмас юм би. Цаадууд нь тусгаар тогтсон гэж тэмцэн зөнийг англичуудад өссөн яр шиг. Тийм ээ, яаж ямар байх вэ? Та надад итгэж болно. Та тэгээд юу гэж бодсон бэ? Хөрөнгөтэй нудраган хүмүүсийн бодол айхтар. Тэд хорвоогийн хамгийн сайн хамгаалтанд орсон. Танд ах トゥ ус бол хүмүүс чинь ярих байлгүй дээ. Одоо ямар байгаа вэ? Одоо юу? Тэр нудраган хүмүүс одоо Британий эзэнт гүрний далдуу модны сүүдэр таруулж чивтэй. Яг уу ихэнх нь бас арга авах гэж тэмцэж яваа хэсэг хүмүүс бий. Тэд нар Германтай хүч авсарна. Даанч нэгэд амжилт муутай. Та Африкийн дотоод амьдралтай зэрдэг араатаас нь илүү танилцах байлгүй. Жишээлбэл Лоси де Лопе. Тэр нөхөр гэж ястан хий үзэгдэл гэнэт гараад ирнэ. Нам цохин уулан мөрчгөө алга болно. Тэнгэр бурхан хаяаваг нь мэдэх байх. Миний хувьд бүхэл юм шин садан. Зөндөө юм сурах болж тээ.
Босцоо залхуу залуусаа. За, аль босъё. Бошуул ажил байна. Бошуул. Бошуулаа. За бошуулаа. Наад бадаа торхоо тийшээ аваад явцгаа. Бошуул. Урдлаа. Урд хөдөлцгөө. Шомбог жонгос ирчихлээ. За бошуулаа. Боллоо. Тантай уулзах таатай байна ирэх юм ээ. Та бидийг санахгүй баха. Бид 2 хоногийн нөөцтэй яваа. Замдаа сайн явж ирв үү? Надад 126 хоног явлаа. Дайсны 620 мянган завийг живүүллээ. Гайхамшигтай. Та нар буцахтаа бурхны тус димээр төдий чиний олон зав живүүлэх үз. Тийм ээ. Бурхан тусдын болно биз? Та нар яаж байна? Миний нөхөр. Сонирхолтой юм юу байна? Ачааны Окленд хөлөг даарам дэрж буусан. Нүүрс ачна гэсэн. 2000 гаруй Шинэ Зеландын цэрэг хөлөг дээр яваа гэсэн. 15-нд очих байх. 2000 зэрэг яваа гинэ. Муугүй шүү. Сайн ч үеж магад. Манай тагнуулчид тэр ачааны хүн төлөг 5-7 зогсоолоос хөдөл нөгж мэдээлсэн. Кавштай түрх зорилготой. Тэр сүйрэн. Тэр тэгвэл манай эзэн хаан түүний хүчрхэг баатарлаг дайчдын амттай зууш болно. Тэр бие тоосон Британ гахын нарманд нудраг болгох. Миний бодлоор та заримдаа биднээс илүү үзий ядаж тэмцэх юм аа та. Өөр арга алга гахамда. Та нарын дайн бол олон хүн хийдэг дайн. Нэг өдөр дуусч нэг өдөр холбоотон болно. Британий эсрэг тэмцэл бол зөвхөн миний хувийн дайн. Эзэж төгсөд дуусахгүй. Өмнөд Африкийн төлөө хондох тулгая. Дортой яа тулгая. Гэртээ харих ч юм уу сайхан байна. Би уруул хөргөлтөдөө уух хүн биш. Тэгээд тэр орондоо байдгүй. Наадах чинь миний нуугас. Мэдэж байгаа. Би хэдэл байна шүү дээ. Ааны таач мөн айхтар зүрхийн хүн шүү. Тэгэлгүй яах вэ? Та хэдээгүй бол яагаад ч үлээ? Нөгөө том хөлөг энэ. Миний зөв. Ингээд сүүрэн яагаадгүй. Зөв харсан бол яах вэ? Улаан загалмайн хөлөг бол нэгдүгээр ангилал. Харин улаан тэмдэгтэй бол тооцоо хийх хөлөг. Тийм ээ, тийм л байх ёстой доо. Ийм боломж дахиад хизээч олдохгүй. Нэг болон 2 дугаар хэсэг. Пуучин бэлдэг. 10. Ингэж яваа чинь сайн хэрэг. Би таны өөр юу чаддгийг яаж мэдэх вэ? Эсвэл машин юу болсон? Зэрэгэлзээтэй. Тийм ээ, тийм. Би ястаа мэд шаргаалгаа. Фронт дээр эцсээ хүртэл тулдах ёстой.
Германы довцооныг барьж зогсоох нь хамгийн чухал. Миний хувьд өөр байсан. Хамаг цэргийн алдаад эхэлсэн. Наша, хөлөг живлээ. Сантайн. Бид гоё онгосон суух хэрэгтэй. Сантайн. Бушуула, цаашаа яв. Сантайн. Яв. Хөлгөөс бушуу холд. Бушуу. Сантайн. Хөлгөөс холд. Сантайн. Хурдан холд. Сантайн. 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 Намайг гаргачихвал та. Та наша. Намайг тавь та. Тавьж. Наша. Хэрэггүй. Болгоомжтой үсэр. Аврах зав ганц хэр. Үгүй би чадахгүй. Алсын гэрэл тулах. Эмилгийн хөлөг байна. Ахмад бид одоо яах вэ? Яалтчгүй. Эднэр дэндүү олуулаа юм. Чи Берлинээс ирсэн тушаал мэдж байгаа. Олзлог төгсөлтөд орооцолдож болохгүй. Яах ч арга байхгүй. Буудлын талбайгаа орхихыг тушаана. Шумбах горимт шилжүүлэх. Мэдсэн бол хайж ирэх ах байж. Сантайн. Чи хаана явна вэ? Намайг сонсч байна уу? Сантайн. Танай зарим дээр Сантайн байхгүй вэ? Татара. Баггүй. Бүсгүй энэ замд алга. Наач харагдана уу? Ямар ч гэсэн өөхөх ёсгүй бүсгүй дээ. Сэлгэлийн тэнхээ чангатай өгөн. Сантайн. Би салтай боллоо. Сантайн, би таныг оллоо.
Та миний аминд орлоо хааны. Баярлалаа. Өглөөний минь сонтой. За яаж байна? Зөөлөн. Миний охин аягүй усан донно шүү. Яадаг үлээ. Бид хоёулах нь хоцроо юу? Тийм ээ. Ямар ч гэсэн амьд үлдлээ. Өнгөрсөн хойно бодоход гайтай зам хөтөлж. Юу болсон юм бэ? Би мэднэ. Германчууд энд хийсэн ажил. Бид одоо хаана явъя? Миний тооцоогоор Африкийн хойгоос барагсаалвал 60 м хол зайтай байгаа болов. Тэгвэл хол байна гэсэн үг үү? Тийм ээ. Шаггүй хол зайтай. Гэхдээ салхи давуулга яаж хандан бидэнд боломж олдоно. Ус байхгүй. Би цангаж байна. Тэгж битгий бодоорой, Сантай. Улам цангаж зовно. Наашаа суу. Надад тусал. Олсяа зангидахыг мэдхүү. Би үзүүлье. Тон амархан. Энийг барьж бай. За. Ингэж бариад утгаар энийг тасал. Дараа нь жижиг үзүүрээ зангидаж урт сулбуур осор болно. Та ойлгов уу? Тийм ээ, оролдоод үзтээ. Маа. Энэ. Зөв, их сайн байна. Цааш нь. Яасан овсгоотой юм бэ? Энэгээр юу хийх гэсэн? Яах вэ? Би энэ салны хүндийн төвийг тааруулъя. Хавайн угуул хүмүүс ингэж хийхийг харсан юм. Хийвэл усан унахаас сэргийлнэ. Ингээд болохгүй бол өөр бодож сэтгэж бололгүй яах вэ? Одоохондоо болно. Хутга бүсгийдээ ууй. Хуурай газар боовол алга болчихно. Зүйтэй. Зөв. Уйчхул хамаагүй дээр. Сайхан боллоо. Та гараад ир. Баярлалаа. Баярлалаа. Та үнэхээр сайн хүн юм. Баярлалаа. Арай, далайн өвчин туссан юм биш вэ? Давлгаан дотор ч эвгүй болов уу? Далайн өвчин тусаагүй. Тийм үү. Тэгвэл уух ус иж хоолгүй явсанаас болов уу? Тэгсэн чинь бас биш. Тэгэд яасан байх вэ? Бид садад л нэг л биш. Өнөөдөр бүр биш. Шөнө болсон. Та тэгвэл тийм ээ.
Deshalb müssen wir Бид тийм болохоор заавал далай туулна. Ойлгов уу? wir müssen es Заавал далай туулна. Ани болгоомжтой. Ани, та гэмтэг үйтсэ. Ани яач вэ? Тийм ээ, миний нуруу нэг юм орчихлоо. Бас энэ хөл Яасан бэ? миний хөл боллоо. Сайн байна. За сайн уйлаа. Бид таныг сайн далайчин болголоо. Уучлаарай. Би танд тус нэмэр болохоос өнгөрлөв. Би танд гай болох нь. Та бүх санаа зов. Бид ямар ч гэсэн энэ бүхнийг давна. Болгоомжтой. Хажуухан. Тэд нааш ирж байна. Сүүрлээс амьд гарсан хүмүүс ирж байна уу? Харагдахгүй байна да. Би бас харахгүй л байна. Уучлаарай, таныг хадагтай Анна Сторк гэдэг үү? Хадагтай Сторк. Та хэн билээ? Би Гэри Кортни, Майклийн нагасах. Хадагтай Сонтайн Тэри надад Францаас захидал ирүүлсэн юм. Тэнд юу болсон тухай бас хэзээ ирэх гэж байгаагаа бичсэн байна лээ. Худлааны ялуураад яах вэ? Би яаж ива ямар хувцас нөмөрч байгааг харж байгаа үстэй. Зүгээр л мэндэлж байгаа царайн тэр. Үгүй. Ийм нөхцөл уулзах тоогүй. Би зөвхөн аж ахуйг алдсан ч хүн биш. Хажуугаар нь бас сүй тавьсан бүсгүй нь хүртэл танилцж амжилгүй миний их уй гашуу. Чөтгөр хав. Та юу ярьж байна? Ийм юм дахиж яриха болж үз. Хадагтай та уучлаарай. Харамсалтай хэрэг. Би таныг гомдож зоромжилсан гэж юу? Сантай нас бараагүй. Амьд минь түүнийг ингэж яриха та болж үз. Ойлгоо. Сантай амьд минь тэргүү. Мэдээж амьд минь ява. Та яаж мэдсэн бэ? Бүсгүй хаана байгаа юм? Тэр охиныг та бидээр харин олж аврах ёстой. Яг одоо эрлийн баг зохион байгуулна. Ирж хай, олж авъя. Би таашаа явах уу? Миний машин руу явъя. Томас. Баярлалаа. Сонтайн. Тэр харж байна уу? Тэр шувуу. Юу сонь байна гэж? Шувуу харагдлаа гэдэг чинь хуурай газар ойртлоо гэж байгаа юм. Хуурай газар.
газар. Энийг харсантай. Далайн эргийн замаг. Очоод давстай байх. Гэхдээ уухус Ани. Та далайн энергийг харав. Хачин сод юм аа. энэ чинь хоорой газар Африк. Энэ Африк гэж юу? Африк. Миний хүү сонсов. Африк. Бид ямар ч хэлсэн чадлаа. Африк. Би төсөөлөхгүй нэ. Африк. Миний нутгийн хөрс шороо. Ангамол элсэн цөл. Энэрлгүй онгон зэлүүд газар. Бас үзэсгэлэнт байгаль. Тэр яг хамгийн гол нь хоорой газар. Sometime та хүнд ачаатаа яваа. Хэрвээ давлгаа зогсвол бид эргээс холдох болно. Тэр яах вэ? Юу ч болохгүй. Нэг өдөр холдох юу юм бэ? Нэг өдөр уухус идэх холгүй явбал гэзэндэх хүүхдэд чинь муу. Сантай. Та намайг харж байна уу? Би энэ салан дээр хүнд ачаа. Нэг тэгж бүхэл. Та намайг харж байна уу? Сантай. Миний өдөр хоног одоо дууссан. Би төрдөг тэрэгэн дээр насыг эдэх гэж юу? Би байхгүй бол миний хүнд лагсви эсгүй бол маргааш эрт та хойгт хүрнэ. Ани. Бид хамт өдөө хүртэл явлаа. Хамтдаа давж туулахч болно. Тийм ээ. Та одоо багч чадахгүй унтаа тав. Унт. Мядхур чинь сатглуу яваасаа билээ. Хүүч вэ? Охинч вэ адилхан. Сатглуу яваасаа.
Би усан цэрэг болжээ. Ани. 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 Би яах гэж зүргэмэл вэ? Яах гэж зүргэмэл вэ? Ани. Та одоо бас хөдөлгүүрийн ус усалчихлаа гэж битгий хэлж үзээрэй. Хайрт минь. Сүүдэр газараа 55 хэм халуун байна шүү дээ. Би таны хайрт биш ээ. Хөдөлгүүрийн ус 3 удаа буцааллаа. Дугуй 5 удаа хагарлаа. Энэ янзаар авал хүний бүсгүй үрийг чааган цулсан хойно олох хэрэггүй. Та юу бодож байна дэслэгчээ? Бид эсвэл цаг хором алдаж явна уу? Бүсгүй гэрх ажил ерөнхийдөө зогссон. Би та нарын ирлийг л дагах үүрэг хүлээсэн. Тэгээд Хэлэхэд харамсалтай байна. Хэрвээ залуу бүсгүй хойгт ирлээ гэхэд энэ бол аюултай нутаг. Тэр аяараа зэрлэг онгон байгаль, тануулчин дээрэмчин, аюултай араатан амтэн үүрлсэн газар. Би итгэж найдах хэрэггүй болов уу гэж хэлэхээс чи эмээж байна. Хөдөлгүүрийн ус Капштад урд зүгт байх ёстой. Далайн нэргийн хойг. Нэргийн дагуу яв. Дандаа эргийн дагуу.